За Бадмаа дээр маань дундаа нөгөө хүн суулгаад хийдэг нэг хэд хэдэн дугаарууд байдаг. За тэр дугаарынхаа маш сонирхолтой хэсгийг Дархан аймгаас одоо явах гэж байна. Тэгээд өчигдөр Дарханд ирсэн гол зорилго маань Уянатагаа уулзаж холын сайхан сониныг сонсохоор ирсэн. За ямар учиртай хаашаа яваад одоо богц дүүрэн ирсэн тухай өнөөдрийн дугаараас та бүхэн маань сонсон. Буйнаг харахаар гар хүртэл юм уяатан болчихсон. Ингээд гэдэг. За бид ингээд найзуудаараа ингээд тойроо суугаад юм ярихаар хаана ингээд найз ингээд ирдэ шүү дээ. Тэгээ бөөндөө суугаад ярихаар та нар ямар гоё юм гэгээлэг юм ярьдаг хүмүүсээ. Ерөөсөө тойрцоогоо хүн муулахгүй ингээд байгаа байхгүй. Сэдв ярьж байгаа юм чи. Сэдв ярьж байгаа юм чи. Бид нар чиг том юм гоё сэдвэр гоё найзуудтайгаа ярьж ирч хүчийг авдаг хүмүүс аахгүй. Тэгээ өнөөдөр угаасаа энд уулзаад их гоё юм ярих нь тодорхой. Тэгээ энэ гоё юмыг хэдүүлээ 3-уулаа биш 3,000-уулаа 300,000-уулаа сонсё гэж тусгай дугаар бэлтэж байгаа. Тэгээд Буйната сайн явж ирвөө гэдэг ихний асуултаар хөдөөний айл маань дэлхийн айл болоод ирсэн. Тэр мэдрэмжийг одоо сонсъё. Тэгээд дараа нь ингээд Буйнаг яриг сонсчод хүмүүст ярихдаа үшээ нөө Буйна чи яваад тэгсэн гэж хэлнэ шүү дээ. Тэр ингээд нөө дамжуулан орчуулагч хийхдээ дунд нь юм гээгээд айгу харамсаад байдаг байхгүй. Одоо зүгээр линкээ шиднэ. Бид нөгөө нэг айгу гоё нэг юм яриадсэн шүү дээ. Тэрийг энэчнээс дэлгэрэнгүй үйлчлэг өөрийгөөс гэдэг шиг. Үцэх нэ. За сайн яваад ирсэн тий. 45 хоног явсан тий. Ямар гэдэг байгаа л вики чи. Оюутан зэрэг чинь 45 хоног явдсан шүү дээ. Манай Буйна маань 45 хоног явчаад ирсэн байгаа. За тэгээд ямар улсаар ер нь ямар учир шалтгаантайгаар яваад ирвэ? Юунд яваад ирвэ гэдэг сонирн байна тий. За тэгээ бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бас нийлээд удаан явсан аяллуудын мэнийг байлаа. Хоёр өөр стори дээр Буйнагаас санаад байна гэж орхотол явсан. Тийш чи 4 хоног шиж 45 хоног. Манай нөхөрч гэсэнтэй тэгэж стори барьдгаар хийх байна. Тэгээд бараг 2 төв рүү өөр төв рүү ингээд хөтөлбөр маань дамжаад явсан учраас нэг бодлын бас их азтай. Маш богино хугацаанд их гой хүмүүстэй танилцж гой зүйлийг харсан. Тэгээ ер нь энэ одоо ямар учраас явчихваа гэхээр энэ миний явсан хөтөлбөр байна. Нэгдсэн улсын байгууллагын нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгаалах тийм хөтөлбөр гэж явдаг. UN Indigenous Fellowship гэдэг. За энэ хөтөлбөр маань дэлхийд бол их алдартай. Ер нь бол 20 жил явцсан. Гэтэл Монголоос ерөөсөө хүн ингэж оролцдоггүй тэрэнд. Анхаасаа материалаа өгдөг юм уу эсвэл сонгодог юм материал өгдөг. Мэддэггүй мэн ийм гоё. Яг зөв мэддэггүй. Тэгэхээр нөгөө бид нар бас их Буйнаг явах л мэдж байгаа. Харин тийм байна. Гэхдээ бас ихсэн одоо indigenous гэхээр бид нар өөрсдөө яг indigenous жишээ мөн үү? Гэхдээ бидний эрх зөрчигдөөгүй. Тийм болохоор бид нар мэддэг юм байна. Тийм байх нь тийм. Гэхдээ бас нөгөө нэг ингээд нэг улсаас нэг хүнийг сонгож явдаг. Тэнгүүт яг миний хувьд одоо шинэ сая програмд оролцоод арт түмний төлөөлөл болж орж байгаа байхгүй. Энд чинь одоо бид нар бий болохоор урд нь нэгдсэн улсны байгууллага гэхээр их том сайд дарга нар очиж одоо тий гэрээ хэлцээр хийдэг том байгууллага учраас биднэрт бараг хүртээлгүй гэж боддог байсан боловч сая очиход ингээд нэгдсэн улсны байгууллагын төв оффист ингээд 1 сар гаруй ажиллаад сураад амьдчиж байгаа байхгүй бараг тэгэхэд танаа монголчуудаас энгийн иргэдийн оролцоо маш бага байдаг. Энгийн хүмүүсийн дуу хоолой ямар асуудал тулгараад байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улс ямар оролцоотой юм бэ гэдэг тэр нэг жинхэнэ иргэдийнхэн дуу хоолой авахд их хэцүү байдаг. Энгийн иргэн оролцож болд юм уу тий? Тий харин болд юм байна. Одоо би анхны төлөөс нь болоод очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр эргээд надаас бас маш их юм асууж хэлж байгаа байхгүй юу. Одоо танаа засгийн газрын чинь хэлж байгаа зүйл энгийн иргэд хоёрын үг таарч гинүү гэдгийг нэгдсэн үндэсний байгууллага мэдэх их сонирхолтой байд юм байна. Тэгэхгүй бол нөгөө нэг тайлан бүх мэдээллийг чи манай засгийн газар бэлдээ явуулчихдаг. Тэр нь яг хөрсөн дээр үнэн үү гэдгийг мэдхийн тулд ийм хөтөлбөрийг зохион байгуулдаг юм байна л да. Тэгэхээр бид нар эрх зөрчигдөөгүй хамаагүй энэ улсын иргэн бол тийшээгээ бид нар дуу хоолойгоо өргөж орцож явах ёстой тийм хариуцлагатай үүрэгтэй юм байна. Яаж олоод тэрийг ингээд харилцаа хийчихв? Би өөртөө санаандгүй болсон. Өөрөө бараг л ястаа нэг аз таарна гэдэг шиг л нэг өдөр зүгээр л интернет дээр ингээд фэйсбુક дээр явж исэн ингээд ингээд за эн чинь айгүй сонирхолтой юм байна штэ гэдэг. Гэхдээ яг нөгөө миний өв соёл талдаа илүү дуртай маань тэр хүмүүсийн одоо эрхтэй тэнд юу хэрэгтэй байгааг нь сайн мэддэг учраас бас тэр мэн надад сонирхолтой байсан байсан. Тийм баг та. Тэгээ би ерөөс нэг өдрөөс бөглөө өгцөн. Тэрийг ийм чухал юм одоо тий бүр ийм 45 хоног явна мовн ч гэж мдээгүй. Тэгсэн чи яг одоо хөтөлбөрт чи сонгогдлоо гэд ярьцлага хийдэг. Тэгээ ярьцлага хийгээд за чи сонгогдлоо гэд тэгсний дараа хөтөлбөр нь ирсэн чинь
Австрали руу, Швейцар руу ингээд тус тусд нь явна. Австралийн их сургууль ингээд одоо англи хэлний 4 ийм бүлэг хэлний бүлгээс хүмүүсийг сонгодог. Яг тэгэхээр нэгдсэн улсны байгууллага чинь дан англиар ярьдаггүй юм байна. Төвшөөрдөг хэлүүд тий нүүбийн 5 хэл гэж байд юм биш үү? Тэгэнгүүт энэ удаагийн энэ хөтөлбөрт маань Англи, Франц, Испани, тэгээд Португал. Гэт ийм 4 хэлнээс нэг хэлний бүлэгт нь 10 улсыг сонгочихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт миний хувьд болохоор англиар ойлголцох боломжтой 10 улсынхаа нэг төлөөлөгч болоод сонгогдсон гэсэн. Тэгээ англиар ярьдаг хүмүүсийг англиар ярьдаг орны их сургууль урьж авдаг. Өөрсдөө зарлыг гаргаад. Одоо тийм жишээлбэл Франц гэх юм бол Африкийн нэлээд олон tribe. Тий, тэгэнгүүт Францад тэр хэд маань ихний бэлтгэл хөтөлбөрт очиж байгаа байхгүй юу? Тэгээд эхнийх нь болохоор ингээд салгаад эхнийх нь болохоор тий хэд хэлээрээ салгаад их сургуулийн төвшөнд ингээд бэлтгэдэг эхлээд нэгдсэн улсны байгууллагт очихын өмнө сурах ёстой зүйлсгээ бэлтгэх юм. Бас Тэгэнгүүт миний хувьд болохоор Австралийн их сургууль National University гэдэг тэдний их сургууль татсан. Үнэхээр одоо бүр хайрладмаар хүмүүс байсан. Бид нэрийг сургаж байгаа. Яг л хүүхдүүчгээ баг ингээд их сургуулийн төвшөнд хэрнээ тэгж ингэж хүлээж аваа сургасан. Тэн дээр их юм сураад бэлтчингүүтээ нэгдсэн улсны төв офис руу Женев руу нэг сар ингээд явуулчихж байгаа байхгүй. Тэгээ бид нэр ажилтан шиг тэндээ сураа явчихж байгаа гэсэн. Тэгээд хөлбөрийн төгсгөл нутгийн уугуул иргэдийн MRIP гэдэг том чуулган болдог. Нэгдсэн улсны байгууллагын жил болгон тэр чуулганд үгээ хэлэхэд нь бэлтчихэж байгаа байхгүй бид нэрийг уцаа төлөөлж ямар үгээр юу хэлхийн та нар ямар асуудлаа энэ олон 193 улсын өмнө илтгэхий. Тэхийн тулд тэр чинь үг хэллэг нь дипломат байх ёстой. Тэр нөгөө бидний ярьж байгаа сэдв маань 2 минутанд багтах ёстой. Минут 30 секундэд багтаж тэр нүүбийн эндэр дээрээс ярих ёстой болно. Тэгэнгүүт тэр нь маш богино хугацаанд гол санаагаа хэлээд ард нь заавал хуулийн нэр томьёонууд оруулах хэрэгтэй. Яагаад энэ асуудлыг нэгдсэн улсны байгууллага авч хэлцэх ёстой юм гэдгийг тэгэнгүүт бид нэрийг ингээ хуулийн мэдлэг маш олон юмар бэлдэж агаад тэгээд тэр чуулганд оруулчихж байгаа. Чиний нэг видео орсон байсан шүү дээ. Яг нүүбийн танхимд ингээд микрофон асаагаа ярьжсэн. Тэгээ би чи пүү ямар мундаг ярьд юм бэ гэсэн тэр чи бүр дахиад тэгээд бэлдэж яриулж байгаа юм уу тий? Бид нар чинь нөгөө хуулийн нэр томьёонууд хүмүүс яаж эрхээ хамгааллын ямар асуудлыг эрхнэгээд байгаа юм гэх мэт нөгөө юу мэдэхгүй учраас энэ асуудал ингэж хөндөгдөөд байгаа учраас би энэ хүмүүсийн өмнөөс дуурах ёстой юм байна гэдгээ мэдхийн тулд тэр сургаад байгаа процесс нь яваад байгаа юм байна. Одоо нөгөө миний нэг одоо анзаараад би ч гэсэн одоо нүбийн зөвлөх штэ. За саяын одоо яг тэний буйнагийн хэлэх бүх процессыг бид нар дагсан байхгүй юу? Хаа чи нэг хөтөлбөрийн нэг нь багш. Тэгээ багш болохын тулд бид нар нэг үндсэн 4 том шалгалтыг өгдөг байхгүй юу? Одоо яг саяхан шиг. Одоо нүбийн хүн байхын тулд одоо би чи нөгөө нүб талаас харах гэдэг штэ. Одоо бэлгийн дарамт үзүүлэхгүй байх хэрэгтэй, авилга авахгүй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээ баахан юмнуудын шалгалт өгөөд тэнцээд одоо нүб гэдэг юмд ажиллах эрх ингээд нэгдчихэж байгаа шүү дээ тий. Гэтэл буйнаа шиг одоо ийм жирийн Монгол эмэгтэйтэй өв соёлоо нандинг хайрлаж олон түмэн түгээх гэсэн ийм эмэгтэйчүүдийн төлөөлөл ингээд жирийн иргэдийн төлөөлөл олон очих тусмаа бид нар тэгээд бид нар эрхэн зөрчигдөөгүй байгаа ч гэсэн бид нар тэнд нөгөө Монгол гэдэг утгаараа нэрээ ингээ гаргаад явахынхаа хажуугаар бас буцаагаад тэр чинь нэг юм их хамгаалах гэдэг юм биш. Буцаагаад нөгөө дэлгэрүүлэх хөвгөө олон хүнд хүргэх гэдэг чинь өөрөө юу болчиход байгаа байхгүй. Одоо би бол буйнаг төсөөлж байна л да. Ямар сонирхолтой уугуул иргэд энэ дэлхий дээр байдгийг мэдсэн бах те. Ямар сонирхолтой хүмүүс тэгээд ямар ийм өрөвдөлтөй одоо нэг бодлоо тийм өв соёлыг одоо нэгэнд устдаад үгүй болцсон тодорхой эсвэл ингээд хинч бүр тэрийг өөрсдөө байтугай улс их орнооч тоохоо болчихсон тийм соёлыг ингээд тэгээд түүнийг устгаж өгөх болохгүймсэн гэдээ явж байгаа хүмүүс байгаа бах гэдэг. Тэгээд энэ өөрөө буцаа буйнагийн амаар буйнагийн сургалтын одоо энэ олон хүнд явуулж байгаа сургалтын завсраар контент болоод орно гэдэг чинь өөрөө зөвхөн бид нар нүүдэлчин соёлоо аваад үлдэх биш байхгүй юу? Бусдыгаа хайрлах, бусдын хэлж байгаа үгийг сонсдог байх, хүн хүний өөрийн үнэт зүйл соёл гэдэг чинь их чухал юм байдгийг шүү гэдгийг буйнагийн сургалтаар дамжиж гарах бах гэдэг. Тийм байна. Тэгээ би нүүбд энэ сургалтыг нэг буйнаг явж ийн гэж бодоход амар их баярлсан байхгүй яагаад тэгэхээр буйнагийн өөрийнх нь өдөр тутамдаа хийж байгаа юм чинь ингээд хитэн мянган хүнд хүрж идэг байхгүй юу. Тэгэхээр буйнаа тэнцэнээс авчирсан юм аа ингээд удааш үржүүлээд тавьж чадах юм байна. Гэтэл тавьж чадахгүй хүн явахыг үгүйсэх. Харин тийм шүү. Одоо жишээлбэл бидний нөгөө Америк руу явдаг нэг IVLP хөтөлбөр байгаа шүү дээ тийм. IVLP хөтөлбөрт ингээд
зөндөө олон монгол хүн явсан, зөндөө олон юм сурж ирсэн. Мэдээгүй байдаг шүү дээ. Мэдээгүй байдаг. Тийм гоё одоо тэр зөвхөн одоо би яг нь Америкийг амар рекламад байгаа юм шиг. Энд чинь нөгөө бид нар зөвхөн Америкт очиод юм сурангаад дэлхийн 40 хэдэн хүнтэй ингээ хамт ингээ байгаад тэр гоё юмыг буцаагаад ингээ контент болгоод ярьж чаддаг хүмүүс явах нь өөрөө хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож ирсэн байхгүй юу. Тэгээ бид нарын өмнө нь явж исэн, өөр хөтөлбөрт явж исэн хүмүүс тийм гоё юмд явж ирчгээд хэдэн жилдээ тэгвэл явсан ааж мэддэхгүй тийм хүмүүс сурсан. Ааж мэддэхгүй ингээд яваад идэх хүмүүс байдаг байхгүй. Тэгээ би бүр ингээ буйнаа ингээд явлаа гэхэд би дотроо за энэ ирээд нэг юм болно доо гэж бодож ирсэн байна. Одоо бол энэ шинэ явах сургууль Монголтон дээр бол алан бидтэй яриа зүгээр түгээ нэгтэй тий. Яг ч өөр хөтсөн байгаа. Тэр одоо сая эренгүүтээ бүр сургалтаасаа төрүүлж энэ хөтөлбөрийн 2027 нийслэлд зарлагдсан. Тэгэнгүүт тэрийг энэ удаад би Монгол улсаас заавал хүн оруулах хүсэж байгаа байхгүй юу? Монголоос хүн байгаа юм чинь. Тэгэнгүүт одоо ингээд оруулсан бичлэг маань 200 сая үзэлт хүрээд одоо би угаасаа мэдчихэж байгаа энэ жилийн энэ нүүбийн хөтөлбөрт Монголоос хамгийн их хүн аплай хийж бүр гайхам тэр хүмүүс одоо ягаад гэвэл бид нар зөв юмаа мэдээд авчгаар манай монгол хүмүүс чи их юм дайчин байхгүй юу? Өөрийгөө хаан тийшээгээ яаж орох уу гэдгийг ингээд хилээд өгчгöd өөртөө аяндаа замаа олоод орчдөг юм нөгөө нүүдэлчин хүний юм дасан зохицох чадвар байдаг шүү дээ. Юмыг эрэлхийлдэг тэр чадвар бол угаасаа бидний генд байгаа давуу тал. Тэгэхээр энэ удаа бол маш олон залуучууд ялангуяа өв соёлоор тээсэн хүмүүс эн чинь их сонирхолтой. Нэг улсаас нэг хүн орж байгаа учраас бүх талбартаа улсаа илэрхийлэх чадамжтай авах хэрэгтэй. Бид нэр түүхээ ярина очоо тий. Яагаад бид нэр индиженес хүн юм бэ? Би ямар баталгаагаар нутгийн уугуул гэж өөрийгөө хэлхийн гэдгээсээ ихлэ тайлбарлаж эхлэх байхгүй юу? Тэгээд 40 улсын хүмүүс маань бүгдээрээ culture night буюу өв соёлын одоо арай гэдэг юм хөтөлбөр хийдэг. Бусд хүмүүстэй өөрийнхөө өв соёлыг танилцуулна. Монголынхаа тухай. Тэр чинь ерөөсөө Монголын талаар хэнийг сонсоог байгаа юм чинь? Яа сонсож? Далаад гарцгүй юм уу? Далайн хажууд байд юм уу гин одоо ингээ юу ч мэдэхгүй. Тэгэхээр тэрийг чи ингээ бүгдийг тайлбарлаад чи нөгөө Монагийн хамаатнуудтай уулзсан гэсэн. Тий. Маори овгийнх нь манай Ганагийн Осака танилцсан нөгөө Гана эмэгтэй манай Women Tech-ийн Ганагийн chapter танад нөгөө өнгөт тавьсан хар хүмүүс байхгүй гэж бүр яагаад гээд надаас амар хөөгд явуулсан юм энэ гэж хөөгд явуулсан юм та нар ингээ арьс өмнө үнцэл гаргаад харуудыг хөөгөө явуулсан угаасаа байгааг вөхөр тэрдээ яг адилхан би Гана хүмүүсээ гэл эхлэх байхгүй харин тийм ч өөр нөгөө нэг юм инээдэм ханиадам юм шиг мөртлөнгөөсөө бид нар ямар их юм инаг мэддэггүй гэдэг яаж мэдхэмтэй ямар сэлээд ожилттэй харин тэд нар чи ямар үгээд гэдэгтэй тий энэ чинь манай улс чинь бас их хоол тэгээд их хоёр том гүрний дунд байдаг тий тэгээд бид нар шүү цөөхөн хүн амтаа бас хүн болгоно нь ингээд дэлхийгээр аялаад яваад чадахгүй шүү дээ бид нар тэгэхээр тийм олон талд өөрөө улсаа илэрхийлэх чадамжтай юу гэдгийг ихлээр хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. За тэгээд за миний хувьд одоо Аз болж нөгөө багаасаа эмээгээрээ ээжээрээ нөгөө өв соёлоо заалгаж ирсэн учраас ядаж нэг би биелгээгээ биелээд тий өв соёлоо ингээд тайлбарлаад хувцаа иж бүрнээр нь очиод өмсөж үзүүлээд ер нь тэр 40 орны хүн дотроос Монголын хувьд хамгийн гоё байсан. Хамгийн чамин байсан. Бүр иж бүрэн байна. Тий тэгээ би нөгөө толгоон гоёлоо зүүсэн чинь нөгөө хэд маань crown гэдээ ирэлцсэн нөгөө титэм гэдэг. Бид нар болохоор толгоон гоёл гэж бодож гадаад хүн тэгж харагдаж байгаа байхгүй тий. Толгоон дээр юм тавьдаг юм байна. Яг титэм юм харуул балах нэ. Бүр юм сүртэй ингээ бусад улсын соёлоос илүү тэр хувцсны соёлыг манай улс ямар айхтар хэдэн зуун мянган жил хөгжүүлсэн бэ гэдэг бол ингээ ялгарч байгаа байхгүй юу? Өмсдөг. Тэр нь зүгээр нөгөө гайхуулах гэж нөгөө Японууд ногоон цагаан хийх гэж киноноо өмсдөг шиг биш ахна тийм байна тийм. Ингээ өмсөөд тэрийгээ сэргээгээд явж байгаа гэдэг маань их давуу талтай. Тэгээд ийм байдлаар өөрийгөө нөгөө тэнцэнэ гэж бодож байгаа хүмүүс маань шууд энэ хөтөлбөрт ингээд материалаа явуулсан дээр Монгол хүн их оролцох тусмаа нүүб ч гэсэн Монгол руу тавих анхаарал нэгсэн. Монгол руу орох хөрөнгө оруулалт нэгсэн. Тэгэхээр бид нарт ашигтай байхгүй улстай ирээдүйд ашигтай. Тэнд байгаа өөр бус хүмүүсээс мэдээлэл аваад Монголтой хамтрах бусад орнуудын хамтрал сайжрах. Тэгээ нэг хүн юм үзэж нүд тайлна гэдэг бол энэ байхгүй юу? Яг үнэ. Тэгээ одоо IVLP-д явж ирчээл тэгэл араас нь манайхан бүгд явж ирчээ. Өмнө нь нөгөө нэг хэнийг явуулах вэ? Яах вэ хүү гэж одоо энэ салбартаа гайгүй хүн юм байна яасан. Хэл устай хүн юу вэ гэж одоо манайхан зүгээр ойрчилсан байна. Тэгээ манай чинь сүүлд хэлний юу их сайжирчлаа шүү дээ. Англи хэлтэй залуучууд маш их болцсон. Нийт хүн амын талаас илүү нь өөрөө 30-аас доош насныхан залуучууд. Тэгэхээр ийм юмрууд одоо хөтөлбөрүүд рүү их орноо төлөөлөд явах залуучууд маш их байгаа. Чамд тэгээ одоо сая хөтөлбөрт ингээ оролцоод 45 хоног заах ихний энэ юм сурсан юм. Хамгийн хэцүү байдлаар ингээд өөрийгөө Монгол гэдгийг илэрхийлэхэд чайлж буюу сорилт болж исэн хөтөлбөрийн нэг хэсэг байгаа юм.
Би үнэхээр л намайг яг энэ хэсэг дээр ойлгохгүй байна да. Энэ хүмүүс ч одоо би энтэйгээ ойлголцоод байх юм. Энэ яасан хэцүү юм бэ гэсэн хэсэг байсан. За манай би нөгөө англи хэлнийхээ бүлэгтээ 45 хоног яг хамт ингээд зурлаад явсан учраас тэр хүмүүс маань надад баг гэр бүл шиг юм дотн олчиж байгаа. Тэгэнгүүт ийм соёлын ялгаа гэдэг зүйл нэг юм гарч ирж байгаа. Бидний сэтгэхүйн ялгаа энэ хэл усаараа ярьдаг монгол хэл чинь бид нарыг бас их өөр сэтгэдэг болгоод юм байна. А гэхдээ тэн донд нэг ийм нутгийн уугуул хүмүүсийн нийтлэг зүйл гэж бас байна. Даяашдаг даагүй өөрийнхөө эх орон дээр өөрийнхөө газар нутаг дээр өг дээдстэйгээ холбогдоод амьдарч байгаа хүмүүсийн давуу тал гэж бас байна. Сул тал аль аль нь байна. А хамгийн одоо гоё давуу тал нь юу байсан бэ гэхээр ийм нутгийн уугуул хүмүүс чинь шүү дээ. Одоо нэг өсний өг дээдстэй холбогддог хүмүүс чинь сүргийн зохион байгуулалт гэдэг юм байна. Tribe буюу омгийн гэсэн үг. Нэг ёсондоо амьд гарах байгаль дээр амьд гарах гарцсан нэгэндээ найдах. Нэгэндээ туслах. Тэгэхээр манайхны нөгөө ургийн баяр гэдэг шиг. Тий. Одоо ингээд нүүдэлчин хүн ч гэсэн бүл их хэрэгтэй байдаг шүү дээ. Ганц хүн нүүдэлчин мөнгөөр амьдрах чадваргүй шүү дээ. Одоо ингээд нүгээ доторлоо явж явах үедээ хизээч хөдөөний гэрээ цоожлоо. Тий. Наад тэр яг өөрсдөө ингэ явж байгаа. Тий ингээд хоолундаа бэлтчихэд яг ганцхан бэлэн болгоод явцдаг чинь тэр байхгүй юу. Тэгэхээр уугуул иргэдийн хувьд нэгнийгээ тэр байдлаар их сайн ойлгох юм байна. Одоо нэгэндээ туслах тэр инстинктийн өндөр байдаг гэсэн. Тэгэхээс ч нөө түмний нэг биш байх юм шүү дээ. Тий, одоо би гэж төрүүлж ярихаас өмнө чи яах вэ гэж асуудаг. Тэр нь надад үнэхээр тэр хүмүүс дотор юм нэг танил хүмүүс дотор орсон юм шиг мэдрэмжийг тэр өгдөг. А тэгэнгүүт ингээд бид нар хурлын үеэр одоо ингээд ийм хөгжөлтэй орнуудаас хүмүүс ирж байгаа юм л та. Одоо тэр чинь тэгэнгүүт тэр хүмүүс ихэвчлэн би ингэж бодож ин гэдгийг төрүүлж илэрхийлдэг. Нөгөө суурин соёлоор олон жил явцсан. Тий, одоо ийм хүчтэй орнууд чинь миний ирэх гэдэг зүйл нь дандаа төрөнд явдаг юм байна. Иргэн хүний. Тий. А гэтэл бид нар болохоор өв соёлтойгоо байгаад байгаагийн давуу тал нь бидний гэж ярьдаг. Тэр бол бидний хизэж ашигч болохгүй зүйл юм байна гэдгийг би ойлгосон. Тийм шүү дээ. Би IVL бид яг ингэж ойлгочихсон. Австралиас, Англиас өдр ирж байгаа улсууд дандаа I am гэж ярьдаг. Тэгээ нэг юм Непал, Вьетнам гэдэг нэг юм зүгээр муугаар хэлэх юм бол хөгжил нь арай жоох ингээд доошлоод ирэхэд бид гэж ярьдаг. Бид нар нэг ийм хөтөлбөр хэрэгжүүлээ. Тэгээ бид нар ингээд хэдэн мянган тий октод ингээ хамруулад гэсэн чинь нөгөө төвч болохоор би ингэж нөлөөлөө би ийм шагнал аваад гэж ярьдаг. Энэ бол яг хоёлаа яг анзаарсан юм. Тэгээд яг хэцүү байсан зүйл маань бид нэр одоо тэр өв соёлын орой хийх болгонд би уйлсан. Зүгээр ерөөс нүдэ хавтал байсан. За. Яагаад вэ гэхээр би нөгөө нэг тэнд байгаа хүмүүсийн зовлонг нь мэдрээд байхгүй юу? Одоо хамт байгаад ахаар нөгөө тэр хүмүүсийн хэлж байгаагаасаа гадна илэрхийлж байгаа биеийн хилэмжээс нь тэр хүний ингээ хэцүү тэр дотроо боголцсон зүйлийг ойлгож эхэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр дэлхий дээр 2-7 хоног тутамд нэг хил устдаг. 2-7 хоног тутамд нэг хил устдаг. Тийм олон хил үс юм уу? 7000 орчим хил байгаа. Одоо үлдсэн нь тэндээс 2050 он гэхэд талан байхгүй. Вау. Маш ярихгүй. Ярихгүй дахиж хизээч сэрэхгүйгээр алга болно. За тэн дунд хил нь алга болсон. Одоо өөр улсын колоничлд ороо тий одоо англи хэлийг илүү одоо сураач гэдэг юм уу колоничлд орно гэдэг бол тэр хүмүүсийн хэлээр ярихаас өөр сонголтгүй болно шүү дээ. Тэгэнгүүт тэгсэн одоо шалтгаанаас одоо надад нэг Чилээс ирсэн залуу ингээд нэг юм чулуу барьсан. Тэгээд тэр чулуун тэр залууг эх орно юу гэж эх орондоо дахиж очиж чадхааргүй болсон байхгүй юу? За. Ингээд тэгээд тэр чулууг ингээд аваа явж байгаа шалтгаан нь зорилго нь ерөөсөө би хизээ нэгэн цагт эх орондоо очиж энэ чулуугаа тавина. Энэ ингээд би өвөө эмээтэйгээ өсөхдөө чинь нутгаас гарахтаа авсан. Тэгээ би энэ чулуунд амдсан. Эргээд би заавал эх орондоо ирнэ гэдэг. Тэр чинь яагаад эх орондоо очиж харин нөгөө нэг ингээд колоничлогдоод тэгээд нөгөө нэг уугуул иргэдийнхээ эрхийг хамгаалахаар маш олон хүмүүс уцаасаа ингэ хөөгддөг юм байна. Одоо нөгөө дөрмийг зөрчиж байгаа. Тий, дөрмийг зөрчиж байгаа гэдэг байдлаар гаргаж штэ. Нөгөө нэг Америкт очиод индианчуудыг бүр ингээд тий, одоо тий, индиан хүмүүс чинь Америкийн нутгийн уугуул иргэд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс ирэх ихийг хамгаалах вэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллага орж ирэхээс өөр аргагүй болчиход байгаа юм байна л дээ. Тэгээ бид нар яах вэ хацтай? Тийм зовлон үзээгүй байгаа. Эх орондоо үндэстнэрээ амьдардаг маш цөөхөн улсууд байдаг.
үндэстнэрээ. Тэрэн дээр ингээ Өөр хүн орж ирэхгүйгээр тий. Тэн дээрээ тэгээд амьдраад байгаа. Өв соёлоороо. Тэгэнгүүт Монголын хэл гэдэг маань өөрөө бидний ондоошод яг ийм сэтгэж бодох бусдаас ядгарах өв соёл нь байгаад байгаа шалтгаан нь хэлэн дотроо байдаг. Ер нь уугуул эргээд 3 зүйлээрээ л ялгарч хамгаалагддаг юм байна. Нэг нь газар нутаг. Газар нутаг юу гэдэг? Тий, газартай юу гэдэг нь. Энд Монгол орчиж байгаа сте. Хоёр дахь нь болохоор хэл. хэл чинь байна уу? Өөрийн тусдаа ярьдаг Монгол бол монгол хэл байна уу? Гуравт нь болохоор өв соёл. Тэгээ энэ юм дараалалаараа. Хэрвээ хэл байхгүй бол өв соёл давхар устдаг. Энэ хоёр угаасаа ингээд хамтдаа оршин тогтно. Одоо жишээ нь бид нар монголоор хөхүүр гэ тэ. Хөхүүр гэдэг үгийг бид нар англиар хизээч оноод орчуулахад боломжгүй байхгүй юу тий. Гэхдээ энэ бүрдэг арьс гэдэг англиар яриад байвал хөхүүр нь устчих юм шүү дээ тий. Тийм шүү. Тэгэхээр хэл гэдэг зүйл тэр үндэстний хамгийн том дархлаа байдаг юм байна гэдгийг ол ойлгосон. Тэгэхээр энэ гурван зүйл нь байхгүй болчоор хүн хаачд юм бэ гэсэн чинь эхлээд газар нутгийн колоничлсон улсууд байна. За хэлээрээ ярьж чадахгүй болсон хүмүүс байна. Тэгтэл бас нэг залуу байсан. Хэлээрээ ингээ ярьж чадахгүй ойлголцоо болсон. Хүүхдүүд нь өөрийнхөө үндсэн хэлээр ярихаа болсон. Колоничлогдоод англи хэлтэй болсон. Яг нь өөр бас байдаг л байх л та. Одоо Франц ч юм уу тий. Тэгэнгүүт биднэрт ингээ өөрийнхөө хэлээр зохиосон шүлэг хэлж өгч байгаа байхгүй юу? Ингээд уншиж өгч байгаа. Бид нар ойлгохгүй шүү дээ. Тэгээ тэрийг ингээд биднэрт англиар орчуулж байгаа. Орчуулад тэгэхэд тэр хүн миний ерөөсөө туйлын хүсэл бол би энэ хэлмэн сэргээд хүүхдүүдтэйгээ энэ дотор хурчаад байгаа тэр сэтгэл зүй мэдрэмж өөрийнхөө хэлээр ингээд ойлгуулчих юмсан гэж уйлж байгаа байхгүй. Би тэгсэн чинь би хэрвээ өөрийн төрлөх монгол хэлээрээ ингээд өөрийн сэтгэлтэй мэдрэмжээ илэрхийлж чадахгүй бол ямар хэцүү байдалд орох болоо, дотроо яаж бөгшөх болоо, энэ дотор нэг бул харуу чулуу үүсчээд тэрийг миний хүүхдүүд, миний хань ижил ч юм уу тий хажууд байгаа хүн ойлгохгүй төвшөнд олчвол би хаачих вэ, би хэн болох вэ гэдэг чинь маш хажууд байгаа асуудал ах. Одоо манай найз нэг Америкт очсон шүү дээ. Тэг хүүхд нь 1-р ангид Америкт орохгүй юу? Эндээс явахдаа гэр бүлийн 6 ам бүл зургуулаад монголоор яриад явдаг байсан байхгүй юу? Тэг очиод томчууд жаах ихтэй зургуулд ороод хамгийн бага нь 1-р ангид ороод ингэсэн чинь англиар ярьж эхлээд англи хэл нь сайжраад тэгээ ээжтэйгээ монголоор ярихаар уурлаад байна. Би ярмааргүй байна гэд. Яг тэгэхээр амархан хэлнэ яагаад ч нөгөө найзуудтайгаа инээлдэж ханилддаг хэлнэ. Болж өгөөд мань хүн зодчмоор байдаг тийм. Яг тэгэхээр хоёулаа сэтгэлийнхаа нандин юм ядаж нууцаар ярьдаг хэлээ авч үлдээ яа. Тэгээд ээж та яагаад ингээ англи хэл сурахгүй юм одоо баг боловсралгүй тий ямар хурдгүй хүн бэ гэж нөгөө жоох хүүхд ээжигээ ингээ шүмжилж байгаа байхгүй. Тэнгүүд ээж нь юу ч англиар ярьсан өдөөс нь ойлгохгүй цагаа гаргаад. Тэгээд монголоор асуухаар нь монголоор хариулж. Би одоо ийм л арга хэмжээ авч чадчих. Өөр чадахгүй нэг. Наа чин sorry хэрэг таалчлаа. Манай гэр бүл бүр тохиолдсон юм ш надад чинь. Том охин чинь булан чинь Солонгос төрсөн. Би тэр булан 2 нас 4 сартай хахад Монголд ирсэн байхгүй. Тэгээд ер нь бол ингээд нөгөө тэнд ажил хийх гээд хүүхдээ 3 сартай цэцэрлэгт өгсөн. Тэгээд цэцэрлэгт өгөхөр яах юм? Цэцэрлэгт байгаа хүчин солонгосоор хэлд орно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл өглөө босоод бид хоёртай аньянгасаяа гэсэн дээрээ ингээд мэдлээ те. Тэгэл намайг чинь уммаа гэж дуудаал аавыгаа аппа гэж дуудаал явж байхгүй юу? Тэгээ яг ингээд нэг хальт талт ингээд монголоор битээр яриад байдаг болохоор нэг юм ойлгоно гэхдээ ярихгүй. За тэгээд нөгөө хүүхд чинь 2 нас хүрээд нөгөө хэрэг төвөг тарьж эхэлнэ үсттэй. Юм хом асгаад л голж шидээд л те. Тэгсэн чинь нэг өдөр манай охин нэг яалаа нэг хэрэг тарихгүй юу? Тэгсэн чинь манай хүн гана охиноо загнах гээд. Тэгсэн чинь нөгөө хэл нь хүрдгүү. Солонгосоор нөгөө хүний ойлгодог хэлээр загнах гэсэн чинь ингээд хүрхгүй. Тэгээд чи яагаад ингэж байгаа гэдэг тэгсэн чинь вэ солонгосоор яагаад гэвэ гэдэг юм. Вэ хари гэдэг хүүхдийг би монгол болгож байгаа загнахгүй болохгүй байна. Хайцгаа бүгд тэрийгээд тэгээ харахаар болсон шүү дээ монголгоо. Тэгээ хэл их сонин энэ хүний тархины бүтцийг өөрөө өөрчилж идэг. Харах үнцгийг өөрчилж идэг. Монгол хэл чинь өөрөө их уг нь их баялаг. Тэгээд манай монгол хэлний тэр өв соёл одоо амны бэлгээс аштын бэлгээ зүүр цэцэн үгнүүдтэй бүх номнууд нь байж идэг. Хэдэн мянган зуун жил хураасан шаштрэр түүхтэй тэр сургаалууд нь хэл дотроо хэлцээрээ байдаг. Хэрвээ энэ хэл алдагдвал бид нар бүх өв соёл бүх юмаа энэ хэлтэйгээ алдах эрсдэлтэй. Тэгээ энэ ингээд миний ингээд тэнд ойлгосон бидний ирж байгаа эрсдэл байхгүй юу? Тийм. Яг яагаад гэвэл бид нар 3 сая хүнтэй 3 саяас маань
тав нь 30-аас доош насныхан. 30-аас доош насныхан бидний одоо төрж байгаа хүүхдүүд маань баг англи хэлээр хэл орох нь холгүй нийгэмд байна штэ. Одоо Улаанбаатарт маань ямар олон улсын сургуулиуд байна. Англи хэл бол бидний хэрэглээ. Бид нэр энийг ашиглана, олон улсын юмд холбогдно, нүүбийн хэлтэй харьцахад монгол хэл байхгүй штэ тийм. Яагаад цөөхөн хүн ярьдаг. Тэгэнгүүт бид нар энэ хэлээ авч хоцроод англи хэл гэдгийг хэрэглээ гэдэг талаас нь анханасаа одоо хүүхдүүд хэлэхгүй бол яг тэр хэдийн дотроо бачуурж байгаа зүйл нь хитгэн жилийн дараа манад тулгархаар болчих гэдгийг би ингээд сонсоо уйлаад байгаа нь надад энэ ирж байгаа юм биш үү гэдгийг мэдрээд уйлаад байгаа байхгүй юу. Одоо хоёулаа Бутанд явж байхдаа бас тий Бутан ч 700 хүнтэй тэгээд 1962 оноос хойш бүх боловсролынхаа системийг англи хэлээр болгосон. Гэхдээ бас бүрч бол яачаагүй, арилчаагүй. Гэхдээ зонхоо хэлээрээ аппликейшн бүтээх, зонхоо хэлээр хүүхэд залуучууд сурахыг одоо дэмжих аппликейшн стартап гэдэг юм хэд хэдэн удаа бид чинь стартапыг юун дээр очиж яхах гэдэг үндэсний хэмжээний юм дээр очих. Тэгэд бас бодж лээсэн үргэлжлэлтэй бэ тий. Зонхоо хэлээр уншиж чаддгүй хүүхдүүд аягүйх байдаг. Зонхоо хэл нь ордог хэрнээ ютубер бүх контент хичээлүүд нь байдаг болохоор хүүхдүүд тэр уулын мохорт байгаа Бутаны хүүхдүүд хүртэл их хэлээ мартах юмд өстой хаалттай олон жуулч очтгүй тулдаа л мэдээ байраад ингэ байж байгаа аахгүй. Өв соёл байна бас. Өв соёлыг нэг урлагийн хүн юм уу, дуучин хүн юм уу хийдэг зүйл ерөөсөө биш юм байна. Монгол хүн 3 сая хүнтэй энэ хүмүүс нь сураагүй байхад өөр гадны хүн ирж хийн үүний өв соёлыг сурж дэлгэрүүлэх юм бэ тийм үстэй. Бид нар хүүхдтэд заахгүй байхад ямар гадаад хүн ирж хүүхдтэй энийг заалгах юм. Тэгэхээр бид нар өөрсдөө би нэг юм удам дамцсан биднэрт өгөгдөл байдаг. Одоо технологийн хүн байна уу, бизнесийн хүн байна уу хамаагүй байхгүй юу? Дуулдаг удам байж магадгүй. Би бол одоо бүжгийнхаа юуг аваа явдаг штэ. Би чи айл бүр 3 хүүхд төрүүлсэн хойно бүжиг сурч ихсэн. Энэ надад генд байгаа мэдээлэл учраас би хурдан сураад байна. Гадаад хүн сурвал ингэ сурахгүй байж магадгүй. Ягаад гэвэл энэ хөдөлгөөнд тэр хүн байхгүй байж магадгүй штэ гэн. Тэгэхээр бид нар хэл дараа нь энэ өв соёл гэдгийг заавал хүүхдүүдтэй суур болгож тавихгүй бол бид нар ирж байгаа тэр эрсдэл хол биш маш ойрхон болчихж хүн өв соёлоороо өөрийгөө монгол гэдгийг илэрхийлж чадахгүй бол яаж монгол гэх нэг юм гонигтай юм одоо текстүүд юм уу ярианууд ингээд сошиалыг харж байхад ингээд байдаг байхгүй. Одоо жишээ нь англи хэлний сайн сургалттай сургалт хүүхдээ оруулмаар байна. Хаанхан зүгээр вэ? Тэр гээд нэг юм пост тавьсан байсан чинь доор нь яхав тэгэл нөгөө хэл гэдэг үгнээс нь болоод ингээд жоохон коммент дээр мэтгэлцсэн явсан байна л та. Тэрийг ингээд харж исэн чинь дэлхийд 6 сая хүн ярьдаг монгол хэлээр хүүхдээ яриулж яах гэдэг юм. Тэгж хэлж байгаа хүн байна. Тэгж байна. Энэ чиний хүүхдээ ирээдүйд хамгийн ашиггүй хэл. Хүүе. Одоо их өсрөлгийг харж. Тийм. Тэрний ард өв соёл, тэр нэг тээж байгаа юм ялгал ондоош их орон гэдэг юм ерөөсө бодохгүй. Энэ нэг юм тэр хүний үзэл бодол бүтэн яг фул юм материал дээр тогтоод байгаа байхгүй. Одоо яавал ямар хэлээр ярил хамгийн их материал хөрөнгийг өөртөө цуглуулах вэ гэдгээр л ашигын дараалал нь одоо үнцүүлийн дараалал нь тэгж явж штэ. Тэгэд өсрөл 10 сая хүн ярьдаг хэлээр чи хүүхдээ хэлд оруулж яах гэдэг юм. Тэ бурхан. Хэдэн зуун сая хүн ярьдаг англи хэлээр нь хэлд нь оруулсан дээштэй гэдэг ингээ ярихад өөрөө явж байхад ирээнд бас хүүхдээ хятад хэл сургана гэд бүр 6 5 настайд наваачаад борд скул оруулсан. Тий, 1 тэрбум хүн ярьдаг хэлээр би хүүхдээ хэл одоо хэл сурах нь зөв. Тэр бол буруу биш. Гэхдээ анхдагч тэр энэ сэтгэхүүг эх орноо боддог. Яагаад гадаа сурч босож ирэхгүй байгаа юм. Тэр чинь тэр эх орон гэдэг зүйл юмд нь байхгүй бол хүн цаашаа л явна шүү дээ. Хэл гэдэг чинь тэр юмыг л бэрддэг зүйл байгаа даа. нэг ийм юм. Би одоо ингээд яг анзаарах тэгэхээр нэг ийм анзаардаг да. Хэл ингээд одоо чи ямар төвшөнд хүүхдээ тэр хэлийг үнцгий хэр төвшөнд сургаж чадах юм бэ? Бүр ингээд одоо тэр англиар нь байна уу, хятадаар нь байна уу сэтгэдэг. Тэгээд тэрнээгээр сэтгэн гэдэг чинь зүгээр ярих гэж байгаа өгүүлбэрээ тэр хэл дээр бодох биш шүү дээ. Дахиад ингээд хүн чинь энэ амьдралынхаа туршид ямар нэг юмыг нээж, олж, бүтээж тэрийг хөгжүүлж явах хэрэгтэй байхгүй. Тэрийг хөгжүүлэхэд тэр сэтгэлгээ ямар хэл дээр явах вэ гэдэг нь айгу чухал байгаа байхгүй. Ярихаас гадна, илэрхийлэхээс гадна тий. Одоо тухайн улстай олон жил амьдарсан хүмүүс бол айгуусаа мэдж байгаа. Өгүүлбэр эхлээд англи хэл дээр бодчихдаг шүү дээ. Одоо гадаад Америкт байсан хүмүүс бол тий. Тэгээд тэр нь ингээ Монгол руу гарч ирээд тэгээ Монголдо ирэхээр ингээ ярихдаа гэдэг нь нөгөө англиар сэтгэгдсэн байгаа юм а толгой дотроо орчуулад гаргаад байгаа болохоор гацаа та. Тэгвэл нэг юм нь тэр хүн үнэхээр
одоо найти буюу унган англичуудын хэмжээнд тэр тархиных нь сэтгэх үгийн нөөц нь үрж гин үү гэдэг дээр нэг аюу тийм асуудал байгаа байхгүй. Хаанаас ч ингээд төрөөд сонсоогүй хэлийн одоо бид нар чинь ингээд яриаггүй ч гэсэн сонсож байхдаа маш их үгийн нөөцийг сан гинжээ ингээд авч байгаа шүү дээ тий. Өвөө эмээгээсээ ингээд орчноосоо. Тэгэхээр тэр хүнд нэг юм сэтгэх юм одоо цар хүрээ гэж нэг юм тэр үгээр нь тогтдөг юм байна л да. Тэгтэл очоод одоо хэдэн настайгаа ч гэсэн тий 8-аас ч юм уу 10-аас ч юм уу 20-аас ч юм уу ингээд сурсан тэр хүний үгийн нөөц нь яаж ч удсан тэнд амьдарч байгаа уугуул хүмүүсийг үгийн сангаас бага байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэлгээ нь тэр чинээгээрээ бага байна гэсэн үг. Одоо сэтгэх чадамж нь тэр сэтгэж байгаа юмаа илэрхийлэх, толгойн дотроо ингээд старалт оруулах, хайрцаглах, эмхэлж зэгцлэх, эсвэл тэлэх энэ нөөц нь тэр унган хүмүүсээс бага байна гэсэн үг байна. Тэр төвшөнд нь тэр хүүхдийг бүр тэр улсын тэр хүмүүстэй тэр улсынх нь хэлээр сэтгээд өрсөлдөөд даваад гараад ирэх чинээний тэр хүүхдийг хэлтэй сэтгэлгээтэй болгож аживал хамаагүй тэр улсынх нь хэлээр нь хэлд оруул те. А тийхгүй бол хүүхдийнхаа өмнө хийж байгаа савн дутуу байгаад тийм. Савын дутууд үрэх юм бол хүүхдийнхаа өмнө хийж байгаа гэмт хэрэг байхгүй. Яг үнэ. Өсгөөсөө ингээд монгол хэл сонсоод монголоор сэтгээд ингээд эхэлсэн байсан хүүхдэд ахаад өөр сэтгэлгээний хэл хүчээр ингээд суулгаад тэгээд монголоор чангалтай сэтгэж чаддгүй, англиар чангалтай сэтгэж чаддгүй. Тэгээд нэг юм гүйтгэх төвшин дээр тэр хүүхдийг ингээд гацаагаад хоосон сав, дутуу савтай л хангэр гээд явж байгаа гэсэн. Ингэж батсан. Анханасаа хилд орох гэдэг процесс чи өөрөө тархины хувьд их өөр цаг үед өөр төвшөнд явагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр анханасаа бид нэр их хэлээр баялаг хэлээр хүүхдүүдээ хилд оруулж чадвал цаашаага тэр хүүхд өөрөө ямар хэлийг сураад амьдралаа авч явах нь боломжтой. Ямар машин унах уу гэдгийг сонгохдоо л яг. Тийм. Тэгэхээр анханасаа тэр нэг хүүхдийн яг тархин хурцтай хөгжиж байгаа хэлийг ингэж хүлээж авч байгаа үед нь аав ээжийн оролцоо асар чухал байгаа байхгүй. Тэр монгол сэтгэлгээтэй хүн болох уугүй юу гэдэг дээр. Тэгэхээр тэн дээр их анхаарах хэрэгтэй. Нөгөө талд нь нэгэнд хэлийг автчихвал араас нь хичнээн мундаг технологи юм туршаад буцаад тэр хэлийг хуучин байсан шиг сэргийх боломжгүй байна гэдгийг би бол саяны хүмүүсээс харсан. Хичнээн хөрөн оруулалт татаад нүүб туслаад тэр бол үндэстнэрээ алдсан хэлийг араас нөхөх үнэхээр хэцүү. Дээрээс нь өв соёлын хэл нь алдагдсан өв соёл нь байхгүй байхад эргээд өв соёлын ингэж суулгаж юу ах асар хэцүү. Яг боломжгүй гэж байгаа биш. Зүгээр маш их хэцүү, маш их цаг хугацаа, олон хүний хөдөлмөр, тэгээд их мөнгө төгрөг шаардлагатай. Хэдэн үе. Тэгэхээр алдаагүй байгаа дээр буцаага сэргээх нь хамаагүй амархан байгаа байхгүй юу? Одоо манай улс бол 3 сая яг цөөхөн л дөө. Цөөхөн хүн ярьж байгаа хэл гэдэг юм. Тий 600. Монгол орсон чинь 3 сая 600. За гадаад байгаа хүмүүс байна тий. Манай монголчууд сая ч гэсэн Женевд монголчууд маань натаа уулзсан. Тэгээ би сая урд нь Америкт аялж байхдаа нэг монгол гэр бүл намайг урьж исэн байхгүй. Эхнэр нь дөрвүүд, нөхөр нь бурайд. Тэгээд тэр айлд очиход тэр эмэгтэйгийн хэрэгэлсэн арга надад бүр супер санагдсан. Тэр хүүхдүүд Америкт хэрнээ биднээс баялаг монгол хэлтэй болгож өсгсөн байгаа. 4 охиныг. За. Америкт 4 хүүхд өсгөгч маш их зардалтай бас тий. Тэр чинь өртөг өндөр шүү дээ. Тэгээ би асуухгүй юу? Нууц нь юу байна? Тэгэхээр тэр хүүхдүүд надад ингээд мориу монгол ингээд бурайд дуулж өгөөд хийл дээр надад монгол аялгуу тоглож өгөөд би бүр ингээд монгол нутагтаа байгаа юм шиг тэр мэдрэмжийг авдаг тэр хүүхдүүд надад ийм юм үзүүлж байгаа байхгүй юу. Одоо надад ингээ гоё тайзан тавьж өгөөд шүү дээ. Би Америкт өссөн ч гэсэн ийм монгол охин болж өссөн шүү гэдгийг надад харуулдаг. Би бүр ингээд нөлөөс зээлгэнэ. Тэгээ ээжээс хамаатай байгаа. Тэгээ асуусан чинь тэр ээжийн нууц надад их гоё санагдсан. Яагаад гэвэл бусад зөндөө гадаадад хүүхдүүдээ өсгөж байгаа монголчууд хүүхдээ их хэлээр нь яриулаа сургачих юмсан гэж бодож байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ өдөржин ажилдаа хэдийдэн тэр хүүхдүүдтэйгээ ярих уу тий? Ямар хөтөлбөр одоо тэгээд онлайн сургалт авах юм уу гэд яг сэтгэлийн мухарт бүгд монголоо боддог байхгүй. Тэгж бодож байгаа эцэг эхчүүд гоё. Яг энэ ээжийн нууцыг хуваалцсан заяа. Тэр ээж яасан бэ гэсэн чинь их хэл хизээ эхэлдэг үү? Дөрөвтөөс. Гитсэн байхаас эхэлнэ. Гитсэн байхаас хин заах уу? Ээж авал. Ээж заа. Ээжийн хоолой дотогшоо сонсогдно. Гэхдээ гадна талд байгаа чимээ бас хүүхдэд сонсогдно. Хэвлээ дотор. Тэр үеэс нь хэлдэг гинэ тэр ээж. 4 охиноо дөрүүлэнгийн монгол хэлтэй болгохдоо нэг л зүйлийг ашигласан. Тэр нь баг хүн болго үнэгүй ашиглаж байна. Үгэнд дуудсан монгол хэлээр. Үгүй. За би хэлж өгье. Монголын үндэсний телевиз дэлхийн аль ч улсад цацагдсан байна. За YouTube суугна
дандаа лайваар явд юм байна. Тэгэнгүүт тэр ээж жирэмсэн болсон эхний өдрөөсөө эхлээд зурагтынхаа тохиргоог өөр ямар ч юу руу оруулахгүйгээр зөвхөн үндэсний телевизийг тэр хүмүүс хоолоо иж яхад, нойл орж явахд, унтчихад нь хүртэл байнгын асуулттай байлгадаг. Тэрийг хинч өөрчлөх хэрэг байхгүй. Вау. 18 жил үндэсний телевизийг тэр айр гэртээ тавьсан байна. Хүүхэд хичээлдээ тараад орж ирлээ цүнхээ тавхад үндэсний телевизд явж байдаг. Тэгсэн чинь би үндэсний телевизийг тэгж үнэлж байгаагүй юм байна. Гэтэл тэрний тэр ард байгаа нэвтрүүлэгч, найруулагч хүмүүс биднээс илүү баялаг хэлтэй юм байна шүү дээ. Нөгөө тэр тэгээ хоолойны өнгө тэгээ тэрийгээр явж байгаа контентуудын талаас илүү өв соёлоо харуулдаг юм байна. Уртын дуу, Монгол бүжиг, аяллаа одоо тэр ингээ бүх зүйл нь юм Монгол агуулгатай байдаг болохоор тэн дундаас айхгүйгээр за реклам ороод ирэх үе ингэх үе гэж бодохгүйгээр тэр ээж 18 жил тэр телевизийг тавьсныхаа ачаар дөрвөн хүүхэд нь дөрүүлээ өв соёлтой хайртай, Монголдоо илэгтэй. Тэгээд том охин нь нөгөө юугаа төгсөж ирсэн. 10 жилдээ төгссөн чинь би Монголын түүх судлалаар Америкт их сургууль анги сонгосон. Тэгээд 100 болгон Монголд ирж хүүхдүүдэд англи хэл заангаа өв соёл заадаг. Монгол гэрт амьдардаг гинэ. Тэр хүүхэд бүр тэгээд ээж нь хөрхэн тэгжсэн. Тэр хэд ингээд 4 чимданд ирдэг гинэ. Нийт 6 чимдаа ирж байгаа байхгүй. Тэгээд 6 чимдаа ма бүгдийн дүүрэг харуул авч явдаг гинэ. Нөгөө тостоо боор харуул. Тэгээ бүр бид хэд ерөөсө тэнээс ганц хүсдэг зүйл мэд ааруул гэдэг. Яагаад гэвэл тэр ээж хүүхдүүдийн ашигт бактерийг нөгөө тостоо боор ааруулнаас давхуулаад сургацсан байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүүхдүүд үнэхээр гоё Монгол болж тэр Америк улсад өссөн байсан. Тэгээ би энийг мэдснээс хойш гэртээ ч гэсэн бид нэр яагаад үндэсний телевизийг ингэ тавьчих болдгүй. Тэгээ хүн анхаараагүй байсан ч гэсэн хүүхэд угаасаа 4-5 нас хүртэл анхаараагүй байсан ч гэсэн чихэн сонсогж байгаа, тоглож байхдаа бүр сонсож байгаа зүйлээ ингээд нөгөө даалт ухамсар аваад идэв. Даалт ухамсар чинь анхаараагүй байсан ч ордог. Тэгэхээр яг тэр үед нь тэр ээж бүр жирэмсэн байхдаа хүртэл тэрийг сонсгосоор байгаа сургацсан байгаа. Энэ бол надад үнэхээр агуу арга санагдсан. Энгийн хэмнээ тий. Йоо, вау. Гайхамшигтай. Саяны тэр нөгөө өчтөр орой буйна бид хэд нэг хатгаан тааралтай за маргааш уулзсан болцгийг салахад чи нэг англи хэлийг айгүй олон салаа байт юм байна гэж мэдсэн. Тэр айгүй инээстэй загнаш гэдэг гараасан. Тэр хэсгээ яриад байгаа. Тэр сонирхолтой байсан. Бүр тийм үү. Бид нар чинь нөгөө Монгол чинь англи хэл сурахаар ихэвчлэн Америк акценттай Америк English. Тий, хин зааж байгаас хамаараа тий. Одоо би чинь одоо Америкийн соёл мэдээллийн төвд бараг л хонон үнжин амьдарч тэгж оюутан байхдаа хэл сурч байсан. Америкээс нөгөө Инх тайвны корпусын шугамаар ирсэн багш нар, Канад багш нар эдгээр хөдөөний сургуулиудад очиж англи хэл заадаг гэсэн аахгүй. Тэгээ бид нар ч англи хэл тийм олон янз гэж мэдгүй зөвхөн багш ямар аялгаар ярьж байгаа. Хорвоо дээр нэг л англи хэл байгаа гэж бодсон. Англи гэж би бас бодоод очихсан. Тэгсэн чинь авсрсан чинь эхлээд нөгөө аялганд нь дасахгүй, ерөөсөй ойлгохгүй, чих онгоож өгөхгүй. Англиар яриад гэдэг яриа. Гол санаагаа барьж авч чаддаг юм шиг. Яг тэгж байгаа байхгүй. Тэгээд нэг 2-3 хонжиж миний чих тасч байгаа байхгүй. Ингээд аам биш энэ цаана ийм агуулга яваад байна гэдэг. Тэгсэн чинь нөгөө нүүбийнхаа 40 улсын хүмүүс дотор орсон чинь нөгөө хань урга нийлсэн юм шиг гэдэг шиг өстөө нөгөө хөө бүр 40 англиар яриад байгаа байхгүй. Тэгсэн хэрнээд ингээд Indian English гэж байна. Франц хүмүүс ч хүртэл англиар их өөр аялгатай тий. Тэгээд англи хүмүүс ирэхээр чи их хурдтай темптэй. Канадаас ирсэн чи бүр өөр. За тэгээд өстө нөгөө зүйл дотор чи сүүлдээ тэгээ хамт амьдраад байхад бүр нөгөө нэг одоо инээдэм ханиадам хошин шогийн юмнуудаа хүрт ярьсаар агаад тэрэнд чинь хүний тарих их хурд баст юм байна. Буцаад тэгээд 30 хоногийн дотор бүгднгийн ойлгодог. Сонсоход ойлгоо. Аялах хүн англиар. Наацсан шинжлэх хүн англиар ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг бас нөгөө хүн орчинд нь орчиж ойлгох юм байна. Тэгэхгүй бид нар чинь өөрийнхөө сурсан хэлийг англи хэлгээ бодоод байсан чинь тэр их надад сонирхолтой байсан. Өөр бол яриад байдаг. Тэгээ Африкаас ирсэн хүмүүс чи их өөр акцент бүр ийм өндөр өргөлт нь их өөр удаан ингээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дунд чинь тэр бусад улсын соёлыг ойлгоход чинь тэр аялга нас нөлөөлж байгаа байхгүй. Их өөрөөр яриад байгаа учраас тэгэхээр бид нэр хүүхдүүдэд ч гэсэн мэдээж нөгөө ишээ чи явуулахдаа аль болох тийм олон өөр зүйлтэй учирч өөр төрлийн хүмүүстэй уулзч бидний энэ харах өнцөг дэлхий гэдэг чинь нэг ийм юм байгаад байгаа юм байна тий гэдгийг ингэж нэг юм том зургаар харахад тэр нэгдсэн үндэсний байгууллагын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд бол үнэхээр үр дүнтэй юм байна гэдгийг
үнэхээр ойлгосон. Тэгээ энэ хөтөлбөрт азаарч гэх үү шалгараад явцсандаа үнэхээр их талархсан. Тэгээд тэнд өгж байгаа хүмүүс нь бол үнэхээр тэгээд бидний хөтөлбөрийг хариуцж ирсэн хүмүүс нь өөрсдөө дандаа индиженс хүмүүс байсан. Хамгийн гоё нь нүүбэд ажилладаг индиженс хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс зовлонгийн мэднэ. Энэ хүнд юу хэрэгтэй, энэ хүнийг цаашаа. Тэгээ надад бүр 2 ажлын санд ирж байгаа байхгүй. Ингээд энэ хөтөлбөрт орсных нь ачаар нэг нь болохоор одоо нөгөө нэг Азийг хариуцсан нэгдсэн улсны юу чинь Таиландд байд юм ба шүү дээ. Бангкокт. Хоёулагийн очиж Тэгмүүд энэ хөтөлбөрт орсон хүмүүс нүүбэд ажиллах ингээд эрхүүд нэгждэг. Тэнгүүд бид энэ хөтөлбөрийн дараагийн хөтөлбөр нь 6 сараар нүүбэд ажиллах уу гэж байгаа байхгүй. Таиланд Аз хариуцсан хэсэг. Чи Азаас хамгийн сонирхолтой нь Азаас энтгэв Монгол хоёр л байсан. Азаас маш цөөхөн хүн байсан. Хэдэн 40 дуус байсан гэж. Тий. Би тэгээ яагаад Аз орог ингээд бас зөндөө шалгаасан тэгсэн чинь нөгөө нэг хятад улс юу яадаг юм бэ? Indigenous гэж томьёо өгдөг юм байна. Minority гэж бага ястнуудаа тооцдог. Манайхан ч гэсэн бага ястан гэж яриад байгаа сте. Бага ястан гэдгийг minority-г орчуулчихаар бид нар өөрсдөө тэрийгэ indigenous гэж хардаг юм байна. Indigenous гэдэг нь нутгийн уугуул хүн гэдэг үгийг бид нар ашиглахгүйгээр бага ястан гэчихээр энэ хөтөлбөрт нөгөө бид нар өөрсдөө тодорхойж мэдэхгүй болчихж байгаа. Тэгэхээр ч одоо дайм болсон л та одоо та манай нутаг дээр нөгөө хойд овон дээр ирээ суусан хинбэ чигээл эхлэх байхгүй юу? Тийм байна. Одоо яг энэний уугуул нутаг нь одоо хинс одоо жишээлбэл ховдын уугуул хүмүүсийн за Сүхбаатарын уугуул хүмүүсийн ингээл хоорондоо хөдөлж одоо үзэлцсэн шүү дээ. Тийм байна. Тэгэхээр энэ нэр томьёог бид нар нөгөө уугуул гिचгээр зодтолох нь гарцааг болчиход байгаа байхгүй юу? Тэрийг нөгөө local гэж ашиглаад байгаа юм. Local гэхээр local гэхээр яг одоо амьдарч байгаа. Тий одоо нутгийн хүмүүс гэсэн хүмүүс хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ томьёон дээр яг уу одоо хөтөлбөрт оролцож байгаа хүмүүст бол бага ястан гэдэг нэр томьёог барих юм бол бас их сонирхолтой. Шууд орчин. Тэгээ энэний шалгуур нь өөрөө indigenous байх ёстой гэдэг шалгуур тавьчихж байгаа. Гэхдээ Монгол улс өөрөө угаасаа энэ нутгийн уугуул хүмүүс ахгүй юу? Хаалх байна уу, дөрүүд байна уу хамаагүй. Тэр хинч оролцох боломжтой. Тэр нутгаа би хамгаалах хэрэгтэй л гэдгээ би энэ нутагтаа ийм юм хэрэгжүүлж байгаа. Энэ хүмүүсээ би төлөөлж чаднаа л гэж байгаа бол хинч оролцох боломжтой гэж би харагдаж байгаа. Тэгэхээр Монголын хувьд их давуу тал байгаа байхгүй юу? Одоо шилжүүлж дэлхийн 2 дугаар дайны дараач гэдэг юм эсвэл Америк гэдэг бол тэр чигээрээ цагаачсан нутаг шүү дээ. Тийм ерөөсөө уугуул нөгөө хүмүүсийг л хэлэх өгөхөөс ш тэр очиод нөгөө Ирланд автай Франц ээжтэй гэдэг ч аахгүй. Тийм ээ. Тэгэхээр эн чинь бид нар их өөр болчиход шүү дээ. Үндснээрээ өөрийнхөө нутаг дээр амьдарч байгаа 3 сая 500 мянган хүн. Тэгэхээр бидний хувьд эндээсээ энэ өөрсдийнхөө дуу хоолойг тийшээ гаргаж ирэхэд давуу талтай хүчтэй энэ салбар нь энэ байгаа байхгүй. Тэгээд надад бас их гоё санагдсан улсын хүмүүс нь Канад байсан. Канад ч өөрөө нутгийн уугуул дэрэгдэн маш олон одоо омгууд үт юм байна. Ингээд их чинь газар нутгийн том штэ. Тэгээд нөгөө Америкийг бодвол цагаа чинь тийм ийм их биш. Нутгийн уугуул дэрэгдэн тэндээ амьдарч байгаа болохоор тэд нар бүр дэлхийн хамгийн баг анхны нүүбүүд өөрийнхөө индиженус хүн байна гэж ингээд хүмүүс тий илэрхийлж бүр 200 жилийн өмнөх зураг байгаа юм чинь бүр. Өөрөө үндэсний хувьцаа өмсөд очсон. Тэгээ бүр ингээд нүүбтэй ингээд юу хийж байгаа. Үзгэлж байгаа гэрээ. Үзгэлж байгаа. Бидний эрхийг хамгаалах гэж. Тэгэхээр тэр хүмүүс яасан бэ гэсэн чинь бүр юм системтэйгээр индиженус хүмүүсийг бэлддэг аргатай юм байна. Тэгээ бүр сая бид нэр гэхэд ингээд тэр хуралд ороход чинь ингээд Монголоос ганц л хүн биш үү? Одоо би ганцаараа л дуурахаас өөр сонголтгүй болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд зөвхөн Канадаас ихээ чинь баг 10 гаруй бүлгээс тусдаа 10 хүнтэй юм хүмүүс өөрсдөө зарлагаараа хүрээд ирж байгаа байхгүй чуулганд нь. Тэгээд өөрсдийнхөө эмэгтэйчүүдийн бүлэг, за энэ бүлэг гэж өөр хэлтэй бүр тэгэнгүүтээ өөрсдөө настайчууд нь биш залуучуудыгаа дөнгөж 20 гарч байгаа хүүхдүүдийг тэр эндэрээс яриулж байгаа байхгүй. Айл хэзээ Канада бэлдээд аваад ирсэн. Тэгээд тэр хүүхдүүдийг зарлын дааж авч ирж байгаа. За чи энэний төлөө ингэж тэмцэх ёстой. Тэгээд анх удаага дэлхийн түүхэнд заяа Канад өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр уул уурхаа явуулах гэсэн компани эсрэг шүүхтээд тэр шүүхэд ялсан. Кейс гаргаад ирсэн сая. Ялчиж байгаа юм уу? Ялсан. Бүр олон улсын шүүхээр ороо ялсан. Болж гин үү те? Тэгээ болчих. Тэгээ бүр хамгийн гоё нь юу вэ гэсэн чинь бусад улсын хүмүүсийг урьж гин. Бид нар яаж ясныг биднээс сураад аваа. Бид нар арга заахад үгүй. Тэгээ намаа хүртэл бүр тэгж байгаа юм шиг. Танаа монголчуудад ийм асуудал байна уу? Газар нутгийн хамгаалаад одоо тий. Тэгж байгаа бол хүрээд ирээ. Бид нар ингээд туслая. Тэгээд тэд нар бүр ийм олон зуун жил тэгээд өөрсдөө эрхээ хамгаалаад сурцсан тийм. Энэ чинь нэг төрлийн боловсрал байгаа даа. Тэгээ бид нар юм ингээд эрхээ хамгааллыг гэхэд улсаасаа гарч юусоо боддгүй юм биш үү? Өөр хин бидний эрхийг хамгаалж болох уу гэж боддгүй юм байна. Гэтэл бид нар тийм арга зам бас байдаг юм байна. Тийм байна. Биш та ахтаа цуцалчаад аль яа хасчод
Манай ах зодод. Манай Монгол бензин тасраад бүх юм болж байгаа шүү дээ. AI дээр ямар ч Монгол бензин тасалсантай холбоотой мэдээ байхгүй. Дэлхий мэдэхгүй байна. Бид нар мэдүүлэхгүй байна. Гэх жишээ нэг. Тэгэхээр бид нэр өөрсдөө нөгөө нэг энэ тулаад байгаа биднэрт үүсэх асуудал чинь ганцхан засгийн газрын асуудал биш ээ. Бид нэр өөрсдөө идэвх чармаасаа орж иж энэ асуудлыг өөрсдөө шийдэх ёстой байна гэдгийг үнэхээр ойлгох юм байна. Энэ нөгөө индиженестэй холбоотой бас нэг аюул сонирхолтой байна. Тийм байна. Уугуул иргэдийг хамгаалж байгаа бас хөдөлгөөн энэ Тайванд би нөгөө маш олон ийм трибуудын зундаа нэг удаа юм үзэсгэлэнгүүд болдог байхгүй. Тэгээ үзэсгэлэн янз бүрийн уралдаан болоход дандаа хүүхдүүдийн бүтээлийг ингэж хаалдаг. Одоо миний хамгийн ойрхон очиж исэн трибал юун дээр болвол англи хэлэн дээр таяа гэдэг. Юун дээр өөрийнх нь болохоор атаяал трайб гэдэг байхгүй. Тэгээ атаяалынхаа өөрсдийнх нь тэд нар чинь ийм паттерн нөгөө зураг ийм хэмээнийхэн паттерн өөр байд юм биш үү те. Ишиген байвал энэ трайб нь бөөрнкээ болоод ирэхвэл тэр трайб нь ч гэдэг юм те нөгөө өөрсдийнхээ нэг символ буюу символический юмудаа ингэж зураг бүрэг болгож хувцас нурныхаа хэн дээрээ тавьж иж өөрсдөө ялгах юм байна л да. Тэгсэн чинь тэр Тайпей хотоос нэг ишигээ явахад нэг том ийм түнэл байдаг. Тэр түнэл дотор ингээд бүх трайбуудынхаа зургаар ингээд ийм юу хийчихсэн тэр нэг хамгийн урт түнэл дотор хүмүүс өөдөхгүй явах нь шүү дээ. Ингээд ээж гоо чи энэ нэг юм хүүхэн ямар гой зураг юм уу. Энд чинь манай тэр уугуул иргэдийн бэлэгдэл байхгүй гэл. Тэгэл дахиад жоохоо явжсанаа энэ уугуул иргэд тэгээ зөвхөн ингээд жолооч хүн мэдээд байгаа байхгүй юу. Тэр мэдүүлэх юмыг л аягүй сайн хийдэм байна. Гоё юм хийдэм байна гэдэг нь надад юутай их төстэй санагдсан байх. Тэр нөгөө 7 сарын 9-нд бид нар Дельта Монгол гэдэг арга хэмжээ хийсэн шүү дээ. Тэрнээ их төстэй санагдсан. Одоо бас нөгөө бол ингээ аймаг тэр ялгарлыг маш сайн харуулж чадж байгаа бас нэг хэсэг шүү дээ. Тэгээ ер нь дэлхийд дахин одоо ийм ялгарлаа илүү сайн гаргах тусмаа тухайн улсынх нь эдийн засагч дээр аялал жуулчдын тэр маш онцгой одоо нэг хэсэг даяаршил гэж явж байгаад одоо бид нар ч буцаад тустай ингээ те өөрийн ондоошлоо гаргах нь өөрөө даваа тал юм байна гэж сая Женевт хүртэл Монгол ер нь ингээд манай залуучуудын дотор айгу тренд болж байгаа улс шүү дээ гэж тэгжээс яагаад вэ хэр хинч үзээгүй их сонирхолтой өнгө ялгарлал нь хүртэл өөр байдаг хэний ч үзээгүй зүйлийг ингээд харуулж болохоор улс юм байна штэ гэдгийг тэнд бас ингэ харж ихэж байгаа. Тэгэхээр бид нар ингээд сүүлийн нэг 5 жил бол манай Монголын өв соёл ингээ бүүн болоо гарч ирж штэ. Бүр ингээ залуучууд маань өөрсдөө илэрхийлээ. Тэрийгээр Монгол гэдгээр омгшмоор. Тэгэхээр энэ маань өөрөө дэлхийд хүртэл мэдрэгдэж байгаа юм. Монгол гэдэг улс чинь би нэг юм Монголд аялагчийн нэг юм YouTube сувг ингээ нөгөө хальт ингээ эргүүлж байгаа гэсэн. Тэр хүний нэг үг айгу гоё санагдсан. Дэлхийд дээр Монгол гэдэг улс байдгийг мдээгүй байжгаад тэгээд ирээд үзсэн чинь би нэг тийм далайн ёроолоос эрдэс олсон юм шиг мэдрэмж аваад байна. Айгу сонин юм ертөнц байд юм байна штэ. Та нар ингээд нөгөө юм баг ингээд хар гариг дээр ирсэн юм шиг те энд ирж үзэр юм үзэр гэж ярихдаа юм цоо шин одоо ингээд те нэг докторгууд юм нээсэн юм шиг. Одоо ховор юм чинь үн цэнтэй байгаа штэ. Яагаад те ховор юм луу хүн их мөнгө төлдөг вэ гэдэг шиг хүн болгон Эфлийн цамхгийн өмнө очиж зураг даруулчихлаа шүү дээ. Тэгэхээр одоо огт хараагүй зүйл. Тэгэхээр нөгөө тэр чинь ингээд хүн сонирхолгүй болоод хэлж байгаа байхгүй. Тэгэхээр өөр үзэгдэж харагдаагүй зүйл юу вэ гэхээр яалчгүй бидний өв соёл байгаа байхгүй. Тэгээд ингээд ийм нүдний бараанд торохгүйгээр алс харагддаг ийм унган байгаль чинь дэлхийд маш ховордсон юм байна. Тэгээд энэ мэдрэмжийг авахын тулд хаашаач явахд бэлэн тийм аялагчид маш их байгаа байхгүй. Тэгээд Монгол ийм гээд Монголын зүгээр тал нутгийн зураг харуулхад хөөх морь унаа давхул өстөл гоёо гэж байгаа. Угаасаа энэ чинь адуун зориулсан тэр сайхан талд ингээд өстө манайх чи хідэн сая одоо ингээд адуутай гэдэг тэгэнгүүт өстө Монгол очихоос ингээд нөгөө намайг ингээд Монголын талаар ярьж байхад тэнд байгаа хүмүүс өөрөө тал нь Монгол очих ороолаа. Ямар гоё улс ээ. Өстө мдээгүй юм шүү дээ. Юу хий? Би чинь өстө юм үзүүлсэн. Ихтэй түүхээ ярьлаа. Тэгээд сүйтэй цав болгож үзүүллээ. Авч явсан юм уу? Тэгсэн. Нөгөө найруулдаг манай нөгөө дим брендийн сүйтэй цав дээ шүү дээ. Яг л авч явж найруулав. Тэндээс ингээд нэг бүтэн 40 хүнд болсон. Яагаад гэхээр их уу чадахгүй байгаа нөгөө анх удаа давстай цавуулж үзэж байгаа. Тэгээд тэр чинь борцтой. Тэр үнэхээр гоё байсан. Тэгээ ааруул амсуулж үзүүлсэн. Тэгээ ааруул идэх бас их сонирн байсан. Чизи хизээч ийм санхар тамтай байна гэж төсөөлөөгүй гэж хүмүүс их хэлж байсан. Тийм бүрт юм байгаа чиз. Тэр цагаан хатуу үйл чиз шүү Тий, дээ. тэгтэл нөгөөх нь ийм одоо давстай биш, санхартай болохоор маш сайн хизээч хамталж үзээгүй амд. Тэгэхээр тэр хүмүүс чи ийм өөр юм аваад бидний бүх соёл чи өөр гэдгийг мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээ бидний миний хувцастаа бараг л бүх хүн зургаад даруулсан.
Вики битээрээс гадагшаа явахаараа Монгол хувцас өмсөхөөр нэтворкинг хийх хамгийн гол арга тий. Шууд яриаг байхад яах вэ? Зүгээр хүний гой зургийн фон бүх хүний утсан дотор битээр таахсан зураг. Тэгээ зураг авахулчих болох уу? Нэг Instagram дотор шал танихгүй дотроос өөр нөгөө зургийн дотор би явж. Энэ энэ надтай нэр ахалсан шүү дээ. Тэгээд ингээд тайзан дээр агуу хүмүүс ингээд ихтгэл тавьж маа байдаг. Панел мөнэл дээр сууж штэ тий. Оо энэтэй нэг 5 өсөлчих юмсандаа танилцахымсандаа гэж бодоо байж байгаад нөгөө үндэсний хувцас хамгийн юм дуусаад оройных нөгөө after party дээр үндэсний хувцастайгаа ингээд явж идэг аахгүй. Тэнгууд өөртөө чинь зураг авахулчих. Оо болно. Нөгөө нэг хүн чи нөгөө тэгээ Үндэсний хувьц гэдэг бол бидний бүр асар том баялаг өв соёл. Одоо ч гэсэн маш сайн сэргэж байгаа. Тэрэнд бол үнэхээр баяртай байгаа. Тэгээд мэдээж би биелгээгээ үзүүлсэн. Би биелгээгээ бүр одоо бидний бие биелгээний нөгөө хөдөлгөөн чинь юм нүүдэлчдийн юм байдаг шүү дээ. Тэгэхээр миний хийсэн бие биелгээ захчин угсаатны бие биелгээ нөгөө ноос хийж байгаа. Тэгээд морь унж байгаа юм хөдөлгөөний нийлэмжтэй байхгүй юу? Хүрэн торгот тэгээд одоо захчингийн алдартай бие. Тэрийг биелэхдээ би биелгээнээс өмнө хэлсэн байхгүй юу? Энэ дотор би хоёр үндсэн хөдөлгөөн харуулна. Энэ бүжиг маань илэрхийлнэ. Тэрийг зөв таасан хүнд нь би бэлэг өгнө гэдэг. Монголоос ингээд гоё юм сүйтэй шоколаднууд ингээд бэлэг аарч марс аваад очсон. Тэгээд юу асан чинь таах гэж үнэхээр хэцүүсэн. Би тэр хүмүүс нөгөө нэг одоо ингээд ахах. Тэр нөгөө одоо эсхий хийх соёл гэдэг чинь эрт нөгөө байдлаараа яг манад үлдсэн. Би биелгээ минь өөрөө эсхийг хэрэгэлдэг гэдгийн баталгаа болсон юм зүйл юм байна шүү дээ өөрөө. Эдгэр чих хоорондоо их уялдаатай. Тэгээ арай ингэж нэг юм нэг өвөл мөл гэж одоо тий ноос гэж хэлж тааж байгаа байхгүй бүр тий. Нөгөөх нь болохоор жороог бол жорооны та нар аян сонсороо гэхэд морь гэдгийг шууд тааж байна. Ямар ч хүний сэтгэхгүй тэр морь юм байна гэдэг нь бүр ингээд ритм нь морины туурайны. Тэгээд тэр хоёрыг таасан ингээ хүнд нь ингээ Монголынхоо зүйлсээ. Тэгэхээр бид нар хаашаа ч явахдаа би Монголыг илэрхийлнэ гэдгээ бодоод ингээд манай гихтээ энэ үндэсний үйлдвэрлэлүүдийн юм чи ямар сайн хөгжсөн тий. Нүүр улаахааргүй болцсон юм байна. Би бол үнэхээр бахархлаа тэр тий. Одоо манайхны тэр мах сах чинь зүгээр ерөөсөө амтараад шууд гард юм байна шүү дээ. Тэгээд тэднэрийг ингээ бүгдэнд нь очиод ингээ амсуулаад тэгээ баг миний чимданы талан бэлэг явсан гэдэг шиг. Тэгээд талан бэлэг болоо. Тэгээд тэр дээл хувцас бас ийм бид нарыг ондооших аль болох чадхаараа би нэг 4 би чамайг ингээд бүжиг яхаар энэ зайн бутал дээл мал энэ чамтаны тал юмсан. Чамайг гарч ирээд ингээд тоолоод явчихсан нэг бүр готлог хүртэл байгаа. Тий хараа. Ямар их ачаатай яваа гэж бид нар чинь өөрсдөө дээлчирж явуулсад болохоор мэддэг байна. Тэр мэн өөрөө бид нарыг нөгөө ялгаруулж байгаа зүйл учраас хүчин чармаалтаараа би бүр нөгөө Францад 40 градусын халуунд бүжиглсэн шүү дээ. Бүр өнгөрсөн хүмүүс бүр ингээд миний өмнөөс толгоос ихсэрдээ тийм халуун гэж харагдаг. Тий таагийг харахад тэр чинь ингээд бид нар чинь бүгдэн ингээд том цүнхэндээ бүх дээлээ хийгээ гоцмал бүх юмаа хийгээд өргөвчөнд үрээд галт тэргээр яваад очоод нөгөө нэг байшилаа олох гэж цаг алгаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө гоё байш газараа тий. Тэгээ хөлс орсон. Би бүр бүжиглж яхад миний ингээд шанаад агаад ингээд ус бараг урсчихсан даа. Гэхдээ нөгөө тэр биелгээгээ биелнэ гэдэг маань өөрөө тэр усад очсны шалтгаан байгаа байхгүй юу ерөөсөө тий. Гэхдээ хичнээн ингээ гайхажсэн ч гэсэн алга тасч байхгүй хүмүүс ингээд тэр огт хараагүй зүйлийн төлөө. Тэгэхээр бид нар эндээс бол бид нэр өөрсдөө 3 сая хүн 3 саяулаа өв тээгч нэг одоо өв соёлынхаа зүйлийг илэрхийлдэг байж энэ өв соёл чинь цааш амьдрах юм байна. Одоо бид хэд арга хэмжээ авахгүй бол яг тэр өв соёл алдсан усуудын араас л орно. Уйлаад араас нь хичнээн их ярьж хөөцөлдөө тэр бол нэгэн талга болсон зүйлийг ингэнэ гэдэг бол хин хийх юм бэ. За нүүб дээр очлоо гэх тэр чинь бидний хэлийг мэдэхгүй шүү дээ. Яах юм ярьж өмнөөс нь сурж ярих юм уу те. Тэгэхээр бид нар одоо л энэ дөнгөж төрж байгаа хүүхдүүдийнхаа тэр хэл дээр одоо бүр болохоо саяны арга их гоё байгаас тий зүгээр өдөржин зурагтан дээрээ л Монгол юмаа тавьчих, Монгол контентийг тавьчих. Тэгээ бид нар бас өөрсдөө одоо бит хоёрын хийдэг тий Монгол контентийг маш сайн үйлдвэрлэх хэрэгтэй. Энэний төлөө. Одоо бүгд цахимжаад дижитал ертөнцийн дотроо утас байгуулад нэг маш гоё кейс ярьж өгье. Одоо чинь дэлхийн дулаар л болоод арлын усууд чинь далайн түвшин нэмэгдээд улсууд чинь мөгж байгаа юм байна. Одоо газар байхгүй болохоор улс байхгүй болох гэдэг шүү дээ. Тэгсэн чинь арлын гэхэд чинь баг тэр Австралиг тойроо чинь баг хэдэн мянган арл байт юм биш үү? Тэгээ тэр арл болгон чинь тусдаа улсуудтай. Тэгээ тэр арл чинь ингээд нөгөө хойд мөсөнд талж хайлаад далайн түвшин нэмэгдэнгүүт арл нь байхгүй болж байгаа юм байна. Тэнгүүд тэр Самуа
хүмүүс тэр дэлхийн дулаалтай эсрэг хамгийн их дуу хоолойгоо өргөдөг тэр залуучууд ирсэн тэнд ингээд кино хийсэн байна л да. Тэгсэн чинь арал нь ингээд устгаар чинь тэнд баригдсан бүх идүүлгийн зүйлс бүх юмнууд байхгүй болт юм ба штэ. Тэнгүүт яах вэ? Одоо тэндээ яалтай нь штэ тэр чинь ингээд нүүнэстэй том арал руу нүүж байгаа, Шинэ Зеланд руу нүүж байгаа. Тэгэхээр чинь Шинэ Зеландд очингууд өөр улсаас ирж байгаа хүмүүс учраас тэр улсын дүрм журмыг дагж ш тэр газарт амьдрын штэ. Тэгэнгүүт хилээ алдна, хувц соёлоо алдна, хөдөлмөрийн нөгөө ажилд нь тааруулахын тулд эрхэн зөрчигдөнө. Тэгэд ингээ маш олон асуудал тэрийг дагаа ургаж байгаа байхгүй. Тэгэнгүүт хамгийн харамсалтай нь тэр арал дээр байсан бүх юмнууд ингээд Шинэ Зеландд төрсэн хүүхдүүд нь эргээд хизээж харахгүй мэдхгүй болох гэдэг штэ. Тэгэнгүүт тэр хэд дижитал улс байгуулсан байна. Самуа гэдэг дижитал ертөнцийн дотор анхны дэлхийн дижитал улс. Вау. Тэгээ тэр улс руу орохоор яах вэ гэхээр метаверс. тий. Тэр чинь одоо ингээ бодит болж ихэж байгаа юм. Тэгсэн чинь тэр ингээд вебсайт руу оронгууд шууд ерөнхий сайд нь гарч ирээд үг хэлж байгаа байхгүй. За манай улсад тавтай морил гэд. Тэгэнгүүт одоо нөгөө өмнө нь байсан тэр эд үлгийн зүйлс мөсөө тэр байгалийнхын бүх зүйлийг маптай оруулчих. Дарангууд тэрнийх нь бүх мэдээд их хэл дээр нь гарч ирнэ, бас англи хэл дээр гарч ирнэ. Гэхдээ тэр чинь ингээд бүр ой төрөөдөх юм. үгүй үнэхээр хэцүү. Би ямар сайн нүдэ авал ойлгох үү тэр чинь. Тэгээ бидний энэ газар нутаг те далайгаас хол энэ ийм сайхан Төв Азийн цээж нь энэ үлдсэн нутаг гэдэг бол өвөг дээдсийн маань бүхнээ зориулж хийс бүх юм байгаа байхгүй. Бид нар эндээс илүү гоншигнож их юм үлдээсэнгүү гэж ярих ирэх байхгүй бид нарт яг үнэ ихээр. Тэгэхээр тийм ингээ улсгүй газаргүй болж байгаа улс тийм дижитал ертөнц улс байгуулаад тэр бүх мэдээлэл бүртгээд тэр чинь ямар сайндаа хэд. Гэхдээ тэр төрсэн хүүхдүүдээс хідэн тийш орж үцэхгүй. Тэр чинь ажил амьдралдаа бодно. Тэр чинь нийгэмдээ дасахын тулд нэг удаа л орж үзнэ үү? Гоё юм байт юм бэ нөө гараач. Тэгээ тэрийг чинь ингээд нөгөө 5 метрхүүгээр мэдрэхгүй учраас тэрийг хоолныхын соёл нь яах юм тийм шүү дээ. Тэнд байгаа загсыг хараад идэж чадахгүй шүү дээ хүүхөө. Тэнд ийм загс бид нэр иддэг байсан юм. Тэгэхээр яг хуу дижитал ийм улс руу шийдлэн тэр боловч бидний хувьд нөгөө нэг давуу талууд минь гарч иж байгаа. Газар гэдэг бол энэ газар чинь газраараа байхдаа ямар хэрэгцээтэй зүгвэ бид нарт. Энийг нэг зөв одоо хөгжүүлээд явчих одоо ген хүртэл биднэрт байна. Бид нар энийг л юу хийж чадах. Ер нь одоо үзэж байгаа хүмүүс мэн ч гэсэн тий би эх орныхоо төлөө юу хийх вэ гэдгийг нэг удаа бодоод бас ингээд миний өнөөдөр хийж чадах зүйл маань юу вэ? Би одоо ирснээсээ хойш бүжгээ их давтаж байна. Нөгөө алтан ятгаа сурж байгаа, хөгжим сурж байгаа хүүхдүүдэд бол заахыг хичээж байна. Тэгээд нөгөө Монгол контентуудыг YouTube сувгаас ч гэсэн бид нар Монгол гэдээ хайхад орох зүйлс маань зөндөө ингээ үзэх зүйлс гарч ирж байна шүү дээ. Тийм зүйлсүүдийг илүү үзүүлж эхэлж ингээд ер нь саяны хөтөлбөр миний тархийг ингээд оронгоор нь өөрчилсөн. Энэ зөв хүнээс хөтөлбөр эрсдлээ бид нэр одоо л тооцохгүй бол нэргсэн хайн хашигруу гэж монголчууд үг вэ штэ. Тэр нэмэргүй гэсэн үг штэ угаасаа. Тэгэхээр бид нар одооноос бас бодох хэрэгтэй асуудал байна. Миний нэг таньдаг солонгос нөгөө хүн байдаг байхгүй юу? Би тэр хүний урд насндаа монгол хүн байсан байх гэж боддتي. Монголын төлөө юм хийдэг нэг юм монгол тайртай нэг тийм нөхрөд байхгүй. Тэгээд Монголд ирээд тэр чинь 2016 оноос хойш ингээ Монголд ирсэн гэхээр 2024 онд чинь баг ингээ 8 жил Монголд ирж очсон байжгаад нэг өдөр нэг юм боттой сүтээ цай уухгүй юу. Тэгээд найруулдаг сүтээ цай. Нөгөө бидний гоё чандаг биш. Ингээ найруулад уусан. Тэгээд би хүүш би энэ олон жил Монгол ирэхдээ яагаад энийг ууж үзээгүй юм бэ гэж надаас суухгүй юу. Мэдгүй нааш нэг гоё цай биш дээ гэсэн чинь юм гоё цай биш гэж. Энэний ингээ үүсэл мүслээ надаас ингээ асуухгүй юу. Борт чинь дээр үуч ингээ санагдаад бах юм л ярьсан чинь. Батма би наашаа суу би чамд юм хэлж өгье гэж. За гэсэн чинь. Өндөр хөгжилтэй орон гэдэг нэг ийм үг мэдхүү чи гэдэг. Мэднэ ямар ус вэ? Баян гэлээ. Өндөр байшинтай тий баян тий. Өндөр хөгжил гэдгийг дэлхийн эдийн засгийг ерөнхийдөө ингээд атгаж байгаа энэ том гүрнүүд санхүүгээр нь өндөр хөгжил гэж ингэж ирмэлээд байгаа юм. Угтаа бол танай Монгол улс дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс байхгүй юу? Энэ мөнгө өв соёл хоёрыг ингээд харьцуулах юм бол аль нь түрүүнд үүсээд аль нь олон зууны турш олон хүнийг нөгөө амар тайван сэтгэл хангалуун ингээд одоо эв найрамдалтай амьдруулсан бэ гэдгээр нь нэрмлэх юм бол танай соёл хамгийн өндөр соёлхгүй. Тэгэд өндөр соёл гэж энийг хэлж байгаа үг нь. Одоо бол яг ингээд нөгөө мөнгөөр ямиг ингээд шийдэх гэж хичээж байгаа гүрнүүд өндөр соёл гэдэг үгийг нөгөө тухайн улсын банкнд төв банкнд байгаа мөнгөний тоогоор нь хэмжээд байгаа болохоос биш. Энд өндөр соёл гэх юм бол чи тэр
тэр агуулгыг бас бодож үзэх хэрэгтэй. Тэгээд ийм юм хүнд гайхуулж явах хэрэгтэй. Би яагаад Монголд ирчээд 8 жилийн дараа танаа энэ боттой цайг ууж үзэж байгаа юм бэ? Надаа хинч гайхуулаагүй, хинч яриаггүй. Та нар өөртөө соёлоо ингээд тоохгүй хайж эхэлж байгаа юм биш үү? Би энэс чинь амар айж ийн. Ой нүгч надаа бүр амар сериосны юм яриад. Харин тэгээд би манайх чи өндөр соёлтой орно юм биш үү? Өндөр хөгжилтэй орно юм биш үү гэж тэр үед их мөнгөтэй биш өндөр хөгжилтэй орно. Өндөр хөгжилтэй орно юм байна гэж. Тэгэхээр энэ өндөр хөгжлийн утга гэдэг ямиг хэдүүлээ арай өөр өнцгөөс нь харах цаг ирсэн. Тэгээ яагаад наашаага хүн төрлөختөн хошуураад одоо хүн төрлөختөн гэдэг өнгөрчий доо одоо Монгол руу тий Монголыг ихлэ ойлгоод Монгол гэж нэг юм одоо далайн Европ нэг эрдэнэстэй авдраг гэсэн юм шиг юм улс байгаа юм байна гэж ойлгоод энэ улсыг жоохон судалсан чинь нөгөө дэлхийн түүх гэдэг юм чинь энэ улстай холбогдож байгаа юм байна гэд тэгээд энэ хүмүүс бол соёлын хувьд газар нутгийн хувьд потенциалын хувьд тэгээд дээр нь түүх нөгөө хөгжлийн хувьд энэ дэлхийн дээр байсан улс юм байна гэдгийг ингээд бүүн ингээд хийнгут вау гэх тэгээ Монгол руу ингээд одоо ингээд хошуураад байгаа цаг учраас бид нар одоо өнөөдрөөс өөрсдийгөө нөгөө буурай хөгжилтэй улс гэж ярих юм байцгаая. За тэгээд 3 сая өв тэгчтэй хандаж хэлэх гэж. Бид бүгдээрээ соёлынхаа өвийг тээж явж байгаа асар том мэдлэгийн номын сан, уурхай, за мөн баялаг тэр чигээр явж байгаа шүү. Тэгэхээр Баянагийн маань өнөөдрийн оролцсон дугаарыг та бүхэн маань олон хүнд түгээгээрээ ялангуяа гадаад байгаа монголчууд маань амтархан одоо сонсоод саяын хэлсэн хэд хэдэн сонирхолтой туршиж үзээрэй. Тэгээд өнөөдөр Дархан уул аймгаас маш гоё интерьер дизайнтай Том Томсоос хийсэн дугаар маань энд хүрээд өндөрлжээ. Тэгээд Баяна маань бас маш сонирхолтой гоё сургалтуудыг явуулдаг учраас анхудаа үзэж байгаа бол Баянагийнхаа одоо энэ сургалтуудыг та бүхэн маань ороод сонирхоод бас үзээрэй. Зөвхөн өв соёл ярихаас гадна өв соёлтой багтаж байдаг хоол ундны соёл, эрүүл амьдрахын соёл гэдэг маш олон гоё юмнуудыг ярьдаг байгаа. Тэгээ Баянатай холбоотой сургалтын талаар мэдээлэл аваарай. Нөгөө линкэнд энэ доор байгаа тий комментэнд одоо биш тайлбар хэсэгт линк нь байгаа. Гэхдээ баг битэрийн линкийг мэдгүй хүмүүс харагддаг байгаа. Манай хөдөөний айлыг дагаа тав маань үзээрэй гэж тэгээд хэлмээр байна. бас контент бүтээдэг хүмүүст хандаж хэлэхэд өнөөдрийн бидний энэ ярилцлаган дээр дурддаггүй өшөө сонирхолтой асуултууд байгаа бол манай Баянаг нөгөө шинхэн сонирхон явж ирсэн юмнууд нь халуунаараа байгаа дээр аягүй сайн урьж яриулаарай. Битэр бол хосхон юм. Битэр бол нэг ингээд 10 хурууны нэгний талыг л яриуллаа шүү дээ тий. За. Тэгээд